За сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчдээ. Спорт шинжлэлийн нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгийг Монголын Олимпийн медалнуудын холбоо, хил хязгааргүй спорт төрийн бус байгууллага, Live телевиз, Одод телевиз хамтран үзэгч та бүхэндээ төлөвлөж байгаа лээ. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлэгт оролцох эрхэм мөндөдтэй зочдыг та бүхэндээ танилцуулъя. Барселона 1992 зуны Олимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын гавьяа тамирчин, Аз ТV-ийн хошин аврах Намжлын баяр сайхан, спортын зүтгэлтэн судлаач Жимэд Орчин Батэрдэн. За манай Батэрдэн бас Азийн даамын холбооны ерөнхийлөгч гэсэн сонгуульд ажлыг бас сүүлийн жилүүд хийж байгаа юм хүн байгаа. Ингээд хоёр зочдонтойгоо одоо ярилцахын өмнө бас өөрсдийнхөө талаар, холбооныхаа талаар бас давч танилцуулаач гэж одоо бодож байна. Ингээд Монголын Олимпийн медаллуудын холбооны ерөнхий нарийн даргын хувьд одоо энэ холбоо ер нь яагаад байгуулагдах болсон? Хэдэн онд байгуулагдлаа? Одоо хэдэн жил болж байна? Одоо анх бол 2008 оны 5 сарын 20-нд байгуулагдсан. Одоо аль биесний гэрчлэгээ тамга тэмдэг аваад тэрнээс өмнө бол одоо яагаад хүмүүс ийм сонин холбоо байгуулчих вэ гэдгийг асуудаг л да. Ер нь бол хуучин бол одоо ингээд Монголын үндэсний олимпийн ороотой холбоо үдшил бид нар энийг байгуулсан. Хамгийн анх бол одоо манай холбооны ерөнхийлөгчөөр бол Мөнхбат авраг ажилласан. Бурхан болтлоо өрхөө ажилласан. Тэгээд даваа далаа ах бол олимпийн ороон дээр болсон нэг арга хэмжээний дараа энэ олимпийн ороодоо энэ төр гэдэг ер нь бид нар бүгдөө өөрсдөө нэг холбоо байгуулж ингэж л тэмцэж ингэж яахгүй бол бид хэдийг бол ерөөсөө нохон чимнээ үзэх юм байна гэдэг тиймэрхүү утгатай юм яриа л тэгээд чи баяр сайхан одоо энэ бичиг баримтын бүрдүүлж энэ холбоо ер нь байгуулъя гэдэг. Тэгээд мэдээж олимпийн нэр орсон болохоор бас олимпийн орноос зөвшөөрөл тухай үед авдаг байсан. Тэгээ авахгүй ч бас нэлийн юм болоод тэгэл одоо олимпийн орооны тухай удирдлагууд гэхдээ та нар ийм холбоо байгуул яах гэдэг юм. Тэгтээ дөө одоо олимпийн ороо байх гэдэг ч юм уу гэл. Тэгэл яг үзэрсээр байгаа л яаж хийж байгаа л холбоогоо байгуулсан. Тэгээд мэдээж яг холбоо байгуулна гэдэг бол мэдээж олимпийнхоо медальтай тамирчдыг бол сурталчлах, таниулах, олимпизмыг Монгол оронд сурталчлах. Мэдээж одоо ингээд Ахмад тамирчин олон жил болцсон байна. Бас ингээд бид нар чинь тодорхой хэмжээний гавьяа байгуулсан. Тэр нэгээ бас ингээд одоо ингээд тэрийн яриад дурсаад ингээд бол баярлна. Ер нь тухайн үед бол одоо олимпийн медальтуудтай холбоо байгуулахаас өмнө монголчууд хэдэн олимпийн медальтай байсан, аль аймгийн ер нь ямар олимпиос медаль авсан тэр мэддгүйс. Тэр удаа олимпийн хороонд ажиллаж исэн хүн бол одоо ингээд одоо Монгол улсын төвхөнд хамгийн анхны олимпийн медаль авсан Дамжин Шарав багш шиг асууж ирсэн байх. Та чи үл олимпийн медальтай байл өнтер гэдэг. Тэгээ миний уруудлаа чи юу яриад байгаа юм чинь олимпийн хамгийн анхны медаль авсан хүний танихгүй чи одоо өнтер гэдэг. Ингэх жишээний юм бол болж исэн юм түүхтэй. Тэгжил ер нь олимпийн медальтуудтай холбоо бол байгуулагдсан. Тэгээд бол ерөнхий төвчөр нь бол одоо манай Дархан авраг, Мөнхбат авраг ерөнхий нэрийн бичгийн даргаар нь битээр ингээд ажилласан. Ер нь Моён авраг маань бол одоо бурхан болтлоо л өрхийн энэ ажлыг өргөлүүлж ирсэн дээ. Тэгэхээр бас бэлэг дэмжлэлтэй тийм анхны манай олимпийн одоо медаль авч ирсэн Мөнхбат авраг маань тэгээд яг 2008 оны анхны олимпийн авраг төрөх одоо жил одоо мэдсэн холбоо байна шүү. Тэгэхээр бас энэ талаас нэлээд бэлгшээлтэй юм байна тийм ээ. Тэг яг тэр утгаараа бол ер нь одоо олимпийн аврагууд төрөх ягаад ч юм бүү ер нь тэр бид ингээ олимпийн медальтууд холбоо байгуулсан. Тэрнээс хойш бол одоо тэгэл бид нар чинь бас мэдээж яг өөрсдийнхөө төлөө явж байгаа юм шиг боловч эн чинь өөрөөр хэлэх юм бол олимпизмыг одоо Монгол оронд сурталчилж байгаа байхгүй. Тэгээд өөрөөр хэлэх юм бол олимпийн ороотой бас ингээд зарим нэг юм бол ижил төвшөнд байдаг болохоор бол бидэрт бол тийм таагүй ханддаг л да. Зарим нэг тал дээр бол. Манай Батэрдний хувьд яг өнөөгийн байдлаар Аз ТV-ийн даамын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд ажлыг хийж байгаа. Ер нь анх даамын спорттой яаж холбогдов? Яагаад энэ одоо төв дэлхийн хэмжээний энэ холбоотын одоо сонгуульд ажлыг хийх болов? За яг даамын хувьд бол өөрөө одоо тамирчин байсан болохоор өмнөх суур байсан л да. Тэгэл холбооны ажлыг 1998 онд юм байна. Нарийн бичгийн дарга хийгээл эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл яг янз бүрийн тэгэл ерөнхийлөгч энэ тэрэ хийгээл ТV холбооны нарийн бичгийн дарга дэд ерөнхийлөгч гэж явж байгаа л өнөөдөр бол ерөнхийлөгчрийн сонгогдол ажиллаж байна. Тэгээд яг 1999 оноос эхлээд олимпийн орооны энэ үйл ажиллагаатай бол одоо холбогдож эхэлсэн. Нөгөө олимпийн орооны гишүүн холбоот гэдэг утгаараа. За тэгээд түүнээс хойш бас 2001 онд улс таталтын спортын холбоог байгуулад санаачлал байгуулад тэгээд нэлээд бас гайгүй амжилтанд хүргэсэн.
Дараа нь бас бадминтоны холбоог нэлээд олон жил хариуц гадаад харилцааг. Тэгэл яг ерөнхийдөө өөрсдийнхөө яг миний хувьд бол яг л одоо та нөхдөд адилхан өөрийнхөө хоббиг дагаал ингээл ийм олон юмд оролцоод сүулдэ олимпийн хороомороо гэл тэгэл дүрм журам одоо судалдаг болол ингээл явчих шүү дээ. Тэгэхээр манай нэвтрүүлгийн зорилго бол ерөнхийдөө бол спорт сонирхогч үзэгч гэсэн ярьж байгаа л да. Монголын спорт ер нь хөгжиж гин үү? Тэгэхээр Олимпиост анхны алтан медалууд аваад за олимпийн медальтнууд ингээд харахаар хөгжиж байгаа юм шиг. Дэлхийн ТV аваргаас ч гэсэн тодорхой хэмжээний амжилтууд үзүүлээд байгаа. Энийг харахаар хөгжиж байгаа юм шиг мөртлөө ер нь нийтийн тамирал тэгэл энэ залуучууд хүүхдэд зориулсан энэ материалыг бааз тэгээд нэгдсэн сургалт ингээд системийг харахаар хөгжөөгөөч юм шиг. Тэгээд үндэсний спортууд гэхээр үндэсний бүхний холбоо гэхээр ингээд хоёр талцаал явцсан ч байдаг юм. Ингэж харагдаад байгаа. Тэгэхээр та бүхнээс одоо юу асуух гэж нэгэвэл эхлээд Бат Эрдэнэс асууя. Одоо Монголын спортын өнөөдрийн төвшин ер нь ямар хуу төвшөнд хөгжлийнхөө ямар төвшөнд явж байна гэж одоо өөрөө бас спортын зүтгэлтэн судлаачийн хувьд харж байна. Яг өнөөдрийн өндөрлөгөөс харах. Дэлхийн одоо бус тустай харьцуулах. Тэгэхээр ер нь бол манай спортын төвшин бол нэлийн гайгүй байт юм билээ л дээ. Ягаад тэгэхээр нөгөө уламжлалт социализмын үед хөгжчихсэн. Маш олон жил хөгжчихсэн. Тэгээ зөвлөлт холбоот улсаас нөгөө одоо бүх л мэрэгжилтэнгүүд ирж ин спортыг хөгжүүлсэн шүү дээ. Тэгээд нөгөө топ төрөл гэж ярьдаг шүү бид нар. Олимпийн тэр топ төрлүүд нь угаасаа маш өндөр хэмжээнд хөгжсөн. Тэгээ уламжлалтай болохоор нөгөөдөл нь очиод олимп дэлхий тэр одоо тэр амжилттай баттгаад байгаа байхгүй юу? Сүүлийн жилүүд ягаад тэгэхээр 2000 оноос нөгөө эхлээд хуучин социализмын үед хэрэгжилж исэн системийг яг сэргээгээд тавьчихсан. Өөрөөр хэлбэл нөгөө шгшээ багийг одоо барих. Тэгэл одоо тэр цэвэр улсаас санхүүжүүлэх бүх зардлыг тэгэл явж байгаа шүү дээ. Топ спортууд бол маш их мөнгө зарцуулж байгаа. Жилд нэг 15 тэрбум төгрөг гэж одоо 3-4 жилийн өмнө бол яригдчихсэн. За тэгэхээр тэгээд яг одоо манай баяр сайхан бол яг тэнд тамирчин байсан. Одоо нөгөө яг зах зээл гарсан шүү дээ. Зах зээлийн системд орсон 90 оноос тий. 90 оноос 2000 оны хооронд энэ 10 жилийн хооронд бол мэдээж маш хүнд байсныг бол энэ хүн бол биеэрээ мэдсэн. За тэгэхээр эндээс зүгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн энэ топ спортууд бусдын спортуудыг улсаас бүх зардлыг нь өгөөд хөгжүүлж байгаа нэг талаасаа нөгөө манай улсын одоо олимп дахь амжилтыг нөгөө буулгахгүй бариад байгаа нэг шалтгаан. А нөгөө талаасаа уг нь нөгөө одоо яг 90 он гарангууд бүгд шгшээг тараагаал нөгөө зардал мөнгөний байхгүй бол та нар олимпиас медаль аваад ирдгсэн он чинь шагны энтер гэсэн юм гарсан шүү дээ. Сүүлдээ нөгөө 96 оны нөгөө юу чинь те. Тэгээ баяр сайхан бол чинь олимпиас медаль аваад шагнал аваагүй байх жишээ. Юу н тэр нөгөө өмнөх зардал мантай. Олимпиас медаль аваад өнөөдрийнхөр бол одоо 80 сая төгрөг ч юм уу авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэд ийм байхгүй байх жишээ. Тэр хооронд хаягдсан. Тэнгүүтээ өнөөдөр болохоор бүх юмыг улсаас авчираад ингээд нөгөө одоо даачдаг. Тэгтээ хэдхэн спортлт. Тэнгүүт нөгөө хэдхэн спорт нь яваад байдаг. Нийтээрээ нөгөөдөл нь байхгүй болсон. А нөгөө тэнгүүт яг вөхөр бүгдийн чөлөөтэй тавихаар ерөнхийдөө адилхан ингээд бас хөгжиж эхлэх гэдсэн байхгүй юу? Тэгжсэн чинь нөгөө топуудаа шилж аваад буцаагаад нөгөө социализмын юу орсон. Тэнгүүт би энэ дээр одоо боддог байхгүй. Энэ хоёрын дундын нэг тийм одоо хөлбөр байх ёстой шүү дээ. Бид нар нийтийн тамираа хөгжүүлэх ёстой. Бус спортуудаа хөгжүүлэх ёстой. Топоо ч гэсэн авч явах ёстой. Гэтэл өнөөдөр топоо аваад бусдын ерөөсө харахгүй байхгүй. Бусдын тэгэл нөгөө гудамжинд гэдэг шиг ямар ч санхүүжилтгүй юутай ийм. Тэгээд эн чинь нөгөө нэг талаасаа тэнд нөгөө шудраг бус байдал үүсдэг. Одоо нэг шгшээ багад ямар нэгэн дасгалжуулагч юм тамирчнаар л шургаад авах юм бол тэр хүн баталгаатай нөгөө магадгүй дэлхийн аваргын медаль авчвал бүр насаараа цалин авах ихтэй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнд гадаа үлдсэн хүн бол ямар ч шанс байхгүй. Тэгэхээр энд нөгөө шудраг бус юм гаргаж байгаа чи хит их нэг санхүүжилтийг нэг тал руу хит их өгөөд 90 оноос 2000 оны хооронд бол ерөөсөө санхүүжилтгүй хайчвал бас болохгүй нэгдгийг харцсан байгаа байхгүй. Тэнгүүт одоо бид нар яг Монголдо тохирсон тэгээд энэ зах зээлийн систем тохирсон тийм системээр явах ёстой. Зүгээр сая асуултанд дүгнж хэлэхэд бол дэлхийд бүр нэг унчаад байгаа юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол маш замбраагүй. Тэгээд хөгжүүлээгүй спорт нь бол одоо дандаа л хомоол хамна гэдэг шиг одоо 20 баг орвол 20 дараал 100 баг орвол 100 дараал явж байгаа шүү дээ. Нөгөө хэдийнхээ хүчинд спорт хөгжөд байгаа юм шиг тэгж яваад байгаа.
баяр сайхан гавьяатай хувьд бол өөрөө бас шгшээгийн бүрэлдэхүүнд багтаж Олимпиос медаль авах хүртлээр одоо бас өргөл амжилтыг үзүүлсэн. Дээр нь бас холбооны ерөнхий нарийн эмчийн дараагаар тодорхой хугацаанд ажиллаж исэн. Тэгээ ингээд харахаар бас сая Батэрд нь судлаач ярьлаа л да тийм ээ. Энэ спортын төвшин иймэрхүү байна гэд тийм ээ. Ерөн дүгнээд хэлчих шиг боллоо. Тэгэхээр нөгөө шгшээгийн тамирчин дараа нь ингээд холбооны ерөнхий нарийн эмчийн дарга гэх тэр холбоодын үйл ажиллагааг дэмжиж байгаа энэ байдал одоо төрөөс яаж харж үзэж байна. Энэ тал дээр яг өөрөө чинь ажиллаж явах үеийн одоо 20 жилийн өмнөх өнөөдөртэй харьцуулахад байдал яг хэвээрээ байна уу? Арай өөрчлөгдсөн үү? За яг намайг бокс холбооны нэрийн бичгийн дарга би 5-6 жил хийсэн. Тэр үедээ харьцуулахад бол одоо мэдээж өдөр шин шиг. Тэр үед бол одоо зүгээр манай Баянмөнх аврагч манай бие тамирын газрын дарга байсан. Тэгэхэд боксын холбоонд 20 сая төгрөг жилийн төсвөж хойрлдог байсан байхгүй юу? 20 сая төгрөг боксын холбоонд биш би одоо топ спорт. Тэгээд боксын холбоонд бол 5 сая төгрөг байхгүй. Жил дээрээс улсаас 5 сая төгрөг л гаргана. Тэгээд 5 сая төгрөгөөр бол одоо нэг куб руу 5 тамирчин явахад хүрхээргүй тийм хэмжээний. Бусдын бол бид нар одоо ингээл дандаа ивент итгэж юм уу ингээл гуйлг гуйжил их хвчлэн олдог байсан. Адгүй тэр үеэр одоо ингээ юу бодод надад юу яг ингэж бодогдсон бэ гэсэн сэтгэл одоо ер нь байдаг л. Яг л Монгол хүний генд байгаа байхгүй юу? Одоо биднүүсийн одоо өвөг дээдс угаасаа дээрвээс ингээл барилдж байсан, ноцолж байсан. Тэгэл ноёдын хамгаалагч хийгээл зодоонуудаа хийжсэн ингээл харвж байсан. Энэ бүгд биднүүсийн генд болохоор нэг тамирчин хүн өөрөө бэлтгэл сургуулаа хийгээд тодорхой хэмжээний юм амжилтанд хүрээд бэр чадал суудсан тохиолдолд тухайн тамирчинд жоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л амжилт гарах нь бол нээлттэй. Яг тэгвэл бид нар бол одоо ингээд Европын орнуудын хажууд одоо зүүн өмнөд Аз гэх юм уу гэтэл эн чинь зөвлөлт холбоод улсгээд агуу том хүчрэх гүрэн байна. Хятад гээд одоо ингээд спорт. Гэтэ яг хятад бол яг манай спорт бол биднээсээ амжилт гаргадаг спорт бол хайцсангүй ус нэг тийм айхтар хөгжөөгүй байсан үе. Тэгэл зөвлөлт холбоод ус одоо улаавад ирэхүү ингээд Казах, Узбек гээд явхад бол бид нар бол одоо ингээд хамтсан бэлтгэл хийгээ явхад бол одоо маш их одоо хүч чадал ингээд туршлага олдог юм боломжтой байсан. Тэгээ тухайн үед бол одоо зөвлөлт холбоод улсаас бол мэрэгчлэлтэнгүүдэд бидэрт бол одоо ингээд зүүн марав ингээд одоо Оросуудын хийдэг юм. Яг л одоо ингээд энэ тэнд явж байгаа та нар яг юм Орос школтой байна. Одоо Орос школ гэж одоо би бокстер л ярьж шít. Тэгэл Америк школ, Куб школ. За тэгэл Африкийнхны гэл ингээд байж байхгүй. Тэгэхээр ер нь бол Орос школ бол дэлхийн одоо нэг номер шахвал школ шít. Тэгэхээр тэрийг бид нар ингээд сурцсан тохиолдолд ямар ч улсын тамирчтай тоглоход бол хожигдлоо гэхэд бол яг хуу баг зэргийн өөрөөр хожигдохоос хэмжлэл бол ер нь үзээтэй юм спорт гэдэг байсан. Тэр утгаараа бол одоо манад энэ топ 4 спорт гэдэг бол одоо хэрэг ингээ хөгжиж байгаа. А улсаас ч одоо их харж үздэг боллоо. Одоо маш их мөнгө төгрөг зарцуулж байна. Тийм болохоор бол одоо амжилт гарах бол бүрэн боломжтой. А тэгвэл мэдээж ийм их мөнгө төгрөг гаргаж байгаа юм чинь өшөө бид нар амжилт гаргах боломж бол уг нь байгаа. Шгшээгийн нэг давуу тал нэг сөрөг тал нэгдэг бол одоо түрүүн Батэрдэн хэлсэн шгшээ нэг орцсон тамирчин бол одоо ингээ гадаад тэмцээнд явна ингээд туршлага суух одоо тэр хүний бүх боломж нь нээлттэй. Гэтэл бусад клубүүд дээр байгаа тамирчдыг гаргаж ирэхэд аюу хэцүү байдаг байхгүй. Шгшээ багч нэг хэдхэн тамирчин авч байгаа. Нөгөө тамирчин шгшээ өгд ороогүй. Тэгсээр нэ шгшээ багийнхаа тамирчин ялаад байхад улсаас бол одоо чи шгшээ багийн тамирчин биш юм чи чамд мөнгө чинь гаргахгүй гэд. Тэгэл одоо ингээл өөр юм тэндээс мөнгө гаргадаг юм ингээд ийм сөрөг юмнууд байдаг. А ер нь бол зүгээр шгшээ баг гэж байхгүй дан клубүүдэд одоо Америк ч юм уу бас зарим улсын жишгээр ингээ явчих юм бол клубүүд нь илүү хөгжөөд өшөө бид нар бас өндөр амжилт гарах боломж нь бас нээлттэй л хоёр талтай. Тэгээ яаж хөгжүүлээд тухайн үед ямар багш нар ямар дарга нар биднийг удирдах гэдгээс шалтгаална. Түүнээс ерөнхий одоо нэг олимп дэлхийгээс медаль авах бэр чадна бол бидэрт угаасаа даргатай даргагүй бидэрт ген суудсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нэвтрүүлгийн маань зорилго нэрнээсээ спортоо шинжилгээгээ тодорхой байгаа. Тэгэхээр сэтгүүлч хөтлөгч миний хувьд бол аль болохоор өөрөө баг ярьж одоо ирж байгаа зочдоос олон асуулт асууж одоо үзэгчдийн одоо сонирхсан асуултанд хариулт авмаар байгаа юм л да. Тэгэхээр одоо өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдэв бол одоо яг орох гэж байна. Монголын үндэсний олимпийн орооны өнөөгийн байдал гэдэг сэдвээр бид дуран гэдэг одоо яг тэр сэдв рүү орж байна. Тэгэхээр ер нь Монголын үндэсний олимпийн хороо гэдэг энэ байгууллага Монголын спортын хамгийн том бодлогын байгууллага мөн үү? Нэгдүгээр. Хоёрдугаарт олимпицийг аврах хөтөлбөрийг яагаад ер нь өрнүүлэх болсон тийм ээ? Их хувцс одоо содон нэртэй энэ байгууллагыг байгуулах болсон үндсэн шалтгаан юу вэ? Өнөөгийн манай одоо Монголын үндэсний олимпийн хороо гэдэг аль биесээр нэрлэдэг юм л да.
Олимпийн хороо гэж бид нэр ярьдаг тий. Олимпийн хороо маань өнөөдөр ямар байна вэ? Одоо ерөнхийлөгчгүй байна. Толгойгүй байна. Тэнд ерөөсөө одоо дүрмгүй байна. Дүрмгүй гэдэг нь дүрмийн гадуур дүрм бус Олимпийн хаартыг зөрчсөн ийм байдалтай л байж байна. Тэгээ яг энэ бол нэлээд олон жил үргэлжилж байгаа. Тэгээд бид нар Олимпийн ороонд одоо адилхан л бүгдээрээ цуг нэлээд олон зүтгэлтнүүд байдаг л да угаасаа 100 гаруй хүн ингээд олон жил болсон. За гэвч одоо өнөөдрийн хүртэл энэ байдлыг бол засч чадахгүй. Ягаад тэгэхээр тэнд бас жоохон тийм хууль ус зүй ус юмнууд байгаад байгаа. Одоо маш олон жил болчихлоо. Тэгээ бид нар дотроо ярьж ирсэн эхлээд энэ юма засаа одоо жилд нэг хуралддаг юм л. Тэгэл жилд бол нэг хуралддаг хурал дээр нь очиод ярьдаг, хэлдэг. Олимпийн хартас гадуур яваад байна хамгийн гол нь. За тэгээ дээр нь тэр одоо манай Олимпийн ороочин 120 гээд одоо стадион төв цэнгэлтгийн ойролцоо байгаа шүү дээ. Маш том газартай байсан. Тэгээд тэр газар мазранд сүултээ алга болсон. Хажууд нь хүртэл байшин бариад сүултээ юм жоохон эд хөрөнгийн одоо ийм зөрчилж гараад байх шиг ингээд. Тэгээд дээр нь дөрөв Олимпийн үндсэн харт гэдэг одоо бүх дэлхийд даяар спортын одоо холбоотой хүн болгон мөрдөх хэвээр энэ юм мөрддөггүй. Яг энэний цаана энийг мөрдөөр одоо байх мөрдөх ёстой гэдээ бид нар шаардлага нэлээд олон жилийн турш тавьсан л та. Тэгээд дийлэхгүй болоод сүүлдээ яг нэг төрийн бус байгууллага юм чинь бүртгэлийн газар одоо очиад бүртгүүлээл тэгэл ийм хөдөлгөөн байгуулах л одоо тэгээд нэг аль биесээр нэг тамга тэмдэгтэй бол нэг бичиг өгөөд л байх тийм одоо зорилготой байгуулсан юм л да. Тэгээд энэ бол өөрөөр хэлбэл асуултанд юу гэж хариулж байгаа нөхөр аргагүй эрхэнд одоо өөр арга байхгүй болол байгуулсан. Тэрнээс биш одоо юмтай тэмцэж одоо юу гэдэг ихийн донд тусцсан биш. Тийм байгууллага байх ямар ч шаардлагагүй юм байна юм л да. Тэгэл аргагүй эрхэнд л байгуулсан. Одоо чинь Монголын үндэсний олимпийн хороонд Монголын олимпийн медальтнуудын холбоо гэдэг тийм ээ бүх олимпийн медальтнууд одоо нэгдсэн энэ холбооноос төлөөлөл одоо сонгож төлөөлөл оруулж гин үү одоо санал өгөх хэрэгтэйгээр эсвэл одоо олимпийн хороо зүгээр томилчод байна уу? Ер нь бол бид нар байсан. Тэгээ би нөгөө хурал дээр олон дулаан яриад ингээд шүмлээд ангууд тэгээд гасцсан л да. Тэгээ заавал тэнд одоо нэг гишүүн байснараач нэг өөрчлөгдөх юм бол байхгүй болохоор бол нэг асуудал биш. Ер нь олимпизмыг аврах хөдөлгөөн төрийн бус байгууллага одоо Монголын олимпийн медальтуудын холбоог байгуулад мэдээж бид нар ч бас тодорхой хэмжээний олимпизмыг одоо Монгол оронд яаж сурчлах вэ яах вэ гэвэл ингээл олимпийн оронд зөрчилтэй асуудууд байгаа шүү дээ. Одоо ингээл дүрмээрээ болохгүй ингэхгүй ингээл маш олон юм дээр нь бол яриад ингээл бас тодорхой хэмжээнд бол тэмцэжсэн. Энэний үр дүн бол одоо ингээд бидэрт мэдэгдэхгүйсэн бас гарч байгаа байхгүй юу? Ягаад гэвэл одоо ингээд гадаад руу тэмцээн уралдаанд явсан тамирчид бол одоо ингээд урд нь бол ингээл телевизэнд үзэх ингээл асуугаа. За одоо ингэхээр одоо аав ээжээсээ тусламж авдаг. Эсвэл одоо ингээд спортын холбоо гэдэг. Эсвэл одоо биеийн тэмцээн спортын газар ч юм уу. Эсвэл одоо нутгийн зөвлөгч гэдэг юм уу гэл ингээд дэмжсэн энд их баярлалаа. Сүүлийн үед бол тамирчид бол одоо ингээд Монголын үндэсний олимпийн хорооноос одоо энэ дэмжлэг үзүүллээ, тэглээ инглээгээл энийг бол бас дотроо бол биднээсээ бас тэмцлийн нэг үр дүнгийн хэлбэр бол ямар нэг байдлаар бол гарч байгаа л гэж боддог. Яг л бид нар бол одоо ингээд гадаад дотоодоос маш их мөнгө төгрөг ирж байгаа төсөлт хөтөлбөрийг ирж байгаа. Энийг одоо энэ тамирчдаа зарцуулах хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэл ингээд байнга үглээл, байнга ингээд асуудал тавьдаг болохоор бас тэд нар чинь бас тодорхой хэмжээний санхүүжилтийг бол спортынд бол зарцуулдаг болсон. Ер нь бол Монголын үндэсний олимпийн орол олимпийн наадам, за ТV-ийн наадам одоо ингээд томоохон арга хэмжээнүүдэд бол тамирчдыг зохион байгуулж одоо нэг бичиг баримтаар хангаад одоо виз одоо юу гэдэг нэг тиймэрхүү юмар л дэмжих гол зорилготой. Тэгээд бол тамирчид бол тэнд очдгороо амжилт гаргадагаараа гаргана. Харин эдгээр бол одоо ингээл янгуут л өөрсдөө бэлдсэн биш нэг хэсэг ярьдаг байсан. Би тэрэнд нэг дургуутдаг байсан. Яг тэгвэл одоо ингээл манай боксийн тамирчин төрүүлээд ирлээ гэхэд л одоо жишээ нь би одоо бараг ингээл лап бариулаад жингийн хасуулаад одоо ингэж яагаад ингэсэн ингээл тэгээд тухайн үед бол ингээл яриад ахт ингээл дотроо бас их дургуутдаг байсан. Гэтэл тэр чинь тэрний чинь ард бол одоо маш олон тамирчид дасгалжуулагч багш нар бол одоо хүч хөдөлмөрөө зарцуулаад ингэж тэр тамирчдыг ярих хэрэгтэй байтал зөвхөн олимпийн орооны ч юм уу эсвэл одоо бие тамирын орооны дарга нар ингээ энэ бүгдийг хийсэн юм шиг энийг бол одоо ер нь хойшд бол болох хэрэгтэй. Тэгэхээр үндэсний хэмжээний одоо энэ том байгууллагыг загсран гээд хүн одоо 20 гаруй жил удирдлаа л да. Тэгэхээр ер нь шүүхээс ял шийтгдсэн хүн удирдах болдго юм уу?
бусад орны жишг байна уу? Жишээ нь Батэрдэн одоо сайн мэдж байгаа хэрэг тийм ээ. Тийм. Энэ талаар бол одоо маш олон удаа ярьсан л та. Тэгээд угаасаа Олимпийн хаарт ерөөсөө энэ спорт ч юм бол бид нар нөгөө сонирхлоороо сайн дураараа нэгдсэн голдоо улсууд байж байгаа шүү дээ. Тэгээд тэнд бол тийм одоо гэмт хэрэгт холбогдсон битгийл зүгээр ёс зүйн алдаа гаргасан улсууд хүртэл байх эсвэл тэгээд олон улсын Олимпийн орны ёс зүйн одоо дүрм гэж байна. Тэгээд тэр дүрмэн дээрээ бол ингэж байгаа байхгүй. За одоо баг зэргийн зөрчилж байж болохгүй. Юун гэмт хэрэг хийх нь битгийл те. Гэхдээ энийг бол спортын дэлхийд дээр байгаа одоо спортын бүх байгууллагууд мөрдгөл өст. Өөрөөр хэлбэл Олимпийн наадамд оролцох Олимпиад хамаатай байл гэж байгаа бол бүх байгууллагууд мөрдөх ёстой гэд бичсэн байж байгаа. Тэгвэл тэрийгээ бол мэдээч хэрэг олон улсын Олимпийн орооч нь одоо бүх дэлхийн дахинд одоо юу болж байгаа гэдгийг бол нөгөө хянж мэдэхгүй шүү дээ тий. Тэгээ Монголд одоо жишээ нь бид нар чинь гэмт хэрэгт холбогдчихсан битгийлбэр шийтгэгдчихсэн тий. Ял авчихсан нөхрөөр тэгэл үндсэндээ бараг 6-7 жил одоо ял авснаас нь хойш ирж штэ нийт бол 20 жил удирдуулчлаа л та. Тэгээд удирдуулсан ч гэжтэй тэр хүн зүгээр байгаа л тэгэл хүмүүсээс цухтагаал нэг алга болцсон 6-7 жил ингээл ийм эзэнгүй байдалтай маш хариуцлагатай байх хэвээр газар ийм болцсон. Тэгээд энийг нь бид нар олон улсын Олимпийн хороонд одоо хэлсээр байгаа л сая одоо нэгэн бараг нөгөө нөхөрч нь хүчээр бараг болж байгаа байхгүй юу? Хилээлсэн олон улсын Олимпийн ороо тэгж болохгүй. Гэмт хэрэг хийсэн хүн бол байж болохгүй. Гэхдээ тэргээ та нар дотроо зохицуулах гэдэг. Тэгээ дотроо зохицуулъягээ хурал хийхээр нөгөө одоо нөхөр чинь өөрийнхөө одоо үндсэн энэ бол 20 жил чинь одоо өөрийгөө тойруулдаг өөрийнх нь төлөө гараар өрдөг хүмүүсийг цуглуулж чадсан байна шүү дээ. Тэгэл хилцгээл зарчмын асуудал оруулахад өөрөөр хэлбэл шууд утгаараа гэмт хэрэг хийсэн хүн Олимпийн одоо Монгол улсыг 3 сая хүнийг Олимпийн наадамд төлөлж болно гэж гараар өргөжж байгаа юм. Тэгэл тэр хүн байгаад идэг. Тэр угаасаа болохгүй тийм байж болохгүй шүү дээ. Өөрт нь ч хэлдэг. Тэр хэлж ирсэн юм. Маш олон удаа тэр хүнд бид нар одоо би ч яах вэ? Манай баяр сайхан гавьяач гэсэн зөндөө хэлж л өстэй. Тэгээд тоохгүй шүү дээ. Тэгэл тоохгүй саргаал. Тэгэхээр бас нэг тодорхой. Энийний цаана хамгийн гол энийний цаана нь одоо бүх спортын холбоод. Дээр нь цаана мянган тамирчин залуучууд одоо юу гэдэг энэ чинь дээрээ шодрог ус байхаар тэнд заавал нэг шодрог ус юм доош явна шүү. Тэгээ энэ цаана тэр олон мянган одоо хүүхэд залуучууд хохирж байгаа байхгүй. Монгол улс хохирж байгаа. Ганцхан тэр хүн одоо тэр нэг одоо олимпиар тэндэг. Ер нь бол юу ч хийдэггүй шүү дээ. Тэгээд тэгж байхын тулд ингээд бусад 3 сая хүн хохирж идэг ийм утгагүй юм гэж ямар. Угаасаа болохгүй л дээ. Та бүхэн бас олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай одоо Токио хотноо бас биечлэн уулзаж спорт холбоодын одоо өсөлтийг уламжилсан. Ер нь одоо уулзалт хэр зэрэг одоо халуун тийм халуун гэдэг нь одоо гавьчгэн хийж тийм ээ ажил хэрэгч байдал болсон байна. Бас манай Томас Бах чинь бас өөрөө тамирчин хүн тийм ээ. Тий. Тэгэхээр манай баяраа гавьяатын тал дээр хэлэхгүй юу. Тий яг ер нь бол одоо ингээд одоо манай Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч одоо ингээд 20 гаруй жил одоо ингээд байлаа шүү дээ. Олон улсын Олимпийн хорооны хаалтан дээр бол 2 удаа сонгогдно. 4 жил тийм ээ. Тийм ихшээ илүү сонгогдохгүй. Тэгээ тэр талаар нь одоо ингээд энэ нөхөрч одоо ингээд нэгэ тэгэнгүүт одоо бас хариу мариу ирээд наа чи юу болоод байгаа юм бэ гэдэг юм шиг байна. Тэгээд янгуутлгүй гişүүд намайг сонгоод байна сайн ажиллаж байна гэдэг. Тэгээ нөгөө хэд нь ингээд сонгоод байдаг байхгүй. Тэгэл энэ чи ингээд явсаар байгаа л өдөө хүрсэн байхгүй. А мэдээж олон улсын Олимпийн хорооны хурал дээр бол битээр очсон Томас Бах ерөнхийлөгчтэй бол хайлт болцсон л да яг ингээд ер нь бол ингээд ийм Монголд ийм мап байна те одоо ийм гэдэг мэдж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр наатахаар дотроо өгөн шийдэх хэрэгтэй одоо та ингээд бокс ингээд ярьсан чи танаа боксчсан бас одоо ингээд маптай хүн сонгогдсон гэж одоо нэг тиймэрхүү ярьжсэн. Гэхдээ ер нь бол ингээд тэгж уулцснаас хойш бол одоо харьцангуй одоо бас арай нэг олон улсын Олимпийн хороо шахалт үзүүлэх нь ихссэн юм уу гэсэн мэдрэмж төрсөн л да. Бид нар бол бүр болохгүй бол олон улсын Олимпийн хорооны байранд очиж одоо тодорхой хэмжээний эсэргүүцэл гаргая. За мөн одоо энэ
Германы элчин сайдын яам ч юм уу, Европын холбоонд ч юм уу, ер нь одоо ингээл ямар л тэмцлийн хэлбэр байна, тэр бүгдийг бол одоо бас тодорхой хэмжээнд хий гэсэн юм асуудлуудыг л ярьдаг байсан. Тэгээ одоо яг сүүлийн хэдэн жил бол ямар ч олимпийн орооны ерөнхийлөгч бол байхгүй. Тэгээ одоо ер нь манай олимпийн орол яг одоохондоо бол тулгаагүй байгаа. Тэгээ зарим хүмүүсүүд нь бол одоо ингээд бас 20 цэрт ороод гадаад дотоодод байгаа. Тэгэл одоо ерөнхийдөө л хэцүү байгаа. Ер нь нэлээд шахалтанд орсон байх гэж би ойлгосон. Яг тэгэхээр тэр Токиод уулзсны дараахан ирээд Загсрын гэдэг хүн өргөдлөө өгсөн шиг санаж байна тийм ээ. Эрүүл мэндийн байдлаас илүү тэтгэвртэй гарна. Ер нь 2-3 удаа л өгсөн юм шиг үл шүү. Эхлээл эрүүл мэндийн байдлаас гэсэн дараа нь жил шахуулж байгаа л тэтгэвртэй гарна л гэсэн. Ерөнхийдөө явах та тэгээд одоо жишээ нь би бодохдоо бол ингэж бодоод байгаа. Орхио явчих болно. Тэр хүний хувьд. Одоо тэр хүний үүднээс заримдаа бодож байгаа шүү. Болиг яв. Тэгтэл нөгөө тэр дотор ч баахан л миний бодлоор шүү дээ таамаглалаар ерөөсөө ил ярихгүй шүү дээ асуухаар хэлэхгүй юм чинь. Хууль бус юмнууд байгаа байхгүй тийм. Тэгэл тэр юм нь одоо ил гарчна л гэж айд юм шиг байна. Тэгэл буцаа зууралдаал байдаг. Тэгээд нөгөө зарчим шаардлага тавьдаг улсууд нь цөөдөд. Тэгээд чимээгүй байдаг улсууд нь их байна. Тэгэл тэрийг далимдуулаад байгаад байсан шүү дээ. Одоо бол нэг юм явсан л юм шиг л. Сайн засаглал зөв тогтолцоотой болгохын тулд ер нь яах ёстой вэ? Та бүхэн зүгээр ингээд шүүмжлээд байсан уу? Ер нь энэ хугацаанд ямар санаа санаачлал гаргав? Ер нь холбоод оролцсон хилцүүлэг дээр зохион байгуулж байсан уу? За бид нар ч ер нь бол хилцүүлэг хийжсэн, нэлээд хэд удаач хэвлэлийн хурал хийжсэн. Тэгээ элбэгдэрж ерхийлэгчийн зөвлөх болцохоор тэрийг бас албан бичиг өгөөд ийм хөрвэж болохгүй гэж хэлээд ингээ бас болиулал ер нь олимпийн орооны гадаа хэд хэдэн удаа эсэргүүцлийнхаа юм хийгээд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө хэмжээнд бол тэмцсэн. Энэ уг нь бол одоо нэг тийм хүнд асуудал биш байхгүй. Сая бид нар одоо ингээд улсын хурлынхаа сонгуулийг хийчлээ. Тэгээ мэдээж одоо ингээд хүмүүс чинь бол улсын хурал дэвшгэд бол тухайн одоо торгосоо ингээд нэр дэвшээд ингээд гараа тэгээ нам нь ингээд дэвшүүлдэг шүү дээ. Яг тэрэн шиг л одоо ингээд олимпийн орооны ерөнхийлөгчийг өгөн сонгох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл манай тийм бол байдгүй. Тэгээ ямар нэгэн одоо олимпийн спортын холбоодын спортын төрөл гэж ярьж байгаа. Тэр нь бол 51% нь байх хэрэгтэй. Бусад одоо 49% ч юм уу одоо ингээд олимпийн бус спортын төрлийнх. Тэгээ 51% дамгаалах хэрэгтэй юунаас ингээд сонгох хэрэгтэй. Гэтэл одоо сүүлийн үед л гайгүй болсон болохоос тэрнээс өмнөх одоо 20 гаруй жилд бол одоо тэгэл ерөөсө тэр бол замбраагүй байсан байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо зүгээр жоох улс төрийн юугаар ярих юм бол улсын хурлын сонгуульд одоо ингээд улсын хурлын гишүүнэлд танхимд 76 гишүүнд сонгогдох ёстой шүү дээ. Гэтэл одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөр давхар сонгогдчихвол тэгэл цуг хурлаа хийж байгаа тэл ижлэх нь тийм үйл явдал одоо 20 жил олимпийн ороонд болсон байхгүй. Тэгээ энэ бүгдийгээ засаач эн чинь болохгүй байна, тэгэхгүй байна, ингэхгүй байна. Тэрнээс нэг зүйл асууя. Энэ олимпийн орооны бүрэлдэхүүн гэдэг нэрнээсээ олимпийн хороо гэдэг. Жишээ нь одоо манад бол өвлийн 6 зуны 22 гэдэг ингээ 28 олимпийн спортын төрөл байна л да. Тэгэхээр зүгээр миний харж байхаар энэ чинь 10 жилийн хөвгт чи ойлгохдгоор байна шүү дээ. 28 за нэг мандаттай бай. Тэгэхээр 28 олимпийн төрөл. Тэгэхээр олимпийн бус нь бол одоо 27-оос 27 түүнээс бага л байх нь шүү дээ. Эсвэл нойр ч юм уу. Зарим улсын олимпийн хороод нь болохоор ерөөсөө олимпийн бус төрлүүд ордгоо бүтцсэн байдгүй ийм холбоо төртөл одоо байдгийм байл л дээ. Тэгэхээр энийг одоо сүүлийн үед нөгөө нэг 2-3 мандаттай гэж одоо чинь боксоос 3 хүн, саксонбоос 3 хүн ч гэдэг юм уу. Ингиж тоогоороо нөгөө 50 дээр нэмэх 1% дагуулах гээд байна уу ер нь. Яг уу одоо энэ үзэгчдэд ойлгомжтой байхын үед болгохын үднэс те олимпийн ороо гэдэг нэг одоо байгууллага байна. Гэхдээ энэ байгууллага бол одоо юу гэдэг спортын холбоотын байгууллага л та. Гэхдээ тэр дундаас олимпийн спортын холбоотын байгууллага байх хэрэгтэй. Ер нь бол хартаараа. Тэгээд дээр нь нэмэх нь олимпийн хөдөлгөөнийг Монгол улсад хөгжүүлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг олимпийн хөдөлгөөнд хамааралгүй спортын одоо юм гэхээр баг хоор болчиход байгаа юм. Олимпийн түүхийг одоо жишээ нь цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд заах гэж байна гэл ингээл юмнууд гараад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа ингээ бүгдэнд нь хамаатай юм шиг. Тэнгүү зөвхөн тэрийг нь ашиглаад олимпийн хорооны одоо буруу бүтцгээд байгаа. Баахан нөгөө нэг одоо нэг олимпийн сургалтын төв өглөөд нөгөө олимп судлалын төв гээд энд тэнд одоо энэ аймагуудад байчаад тэгээ тэр улсууд нь маш идэвхтэй яг тэр чинь нөгөө одоо олимпиад орж ийн гэж бодлоо хүн болгоо айгу гоё гэж бодож байгаа шүү дээ.
Тэгээд тэд нарыгаа бүр өөртөө илсүүлээд авцсан. Тэднэрийн сүултээ нөгөө саяын ярианы ихэнд ярьдаг Олимпийн одоо гол спортын холбоодын байгууллага байх хэрэгтэй юм. Олимпийн спортыг нь бүр ингээд сая манай баяр сайхан гавьяд ч хэллээ шүү дээ. Бүр 2 дугаар зэрэглэлийн юм шиг болгоод Монголд шүү дээ. Зөвхөн Монголд. Тэрнээс сая бус улс оронд бол бүр нөгөө Олимпийн спортууд нь 100%. А нөгөө улсууд яг хөтэ ирээд ажиглаж болно. Санал одоо өөрийнхөө хэн ч гэсэн спортыг хөгжүүлэхийн төлөө одоо хүсэл зориг тийм сонирхолтой байх юм бол бид нар дэмжиж л ажиллах ёстой шүү дээ. Гэхдээ заавал тэр хүнийг оруулж ирээл санал өгүүлээл. Энэ манайд ерөөсө Олимпийн ороо бол одоо товчхон утгаар хэлэх юм бол улс төрчсөн байхгүй юу. Тэгэл нэг манайх ч одоо бүх юмыг сонгуул, санал өгөх, чи хэний төлөө өгсөн гэдэг шиг юм болоод шүү. Тэгээ миний төлөө өгвөл одоо чамайг гадаад дагуулж явна гэдэг чинь ингээл аваад чи санал манал худалдаал. Ийм л байгууллага болчихвол өөрөөсөө ингээд дээр нь гарч суучаад байгаа байхгүй юу. Тэрнээс биш ёсороо бол энийг нэг Олимпийн спортын холбоод өөрөөсөө санаачлага гартаа аваад тэгэл ном ёсороо л Олимпийн хартад байгаа л явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь ингээд 90 хүн одоо санал өгөх хэрэгтэй мандаттай бай гэж бодъё л да. Тэгэхээр тэрний 30 нь одоо 21 аймаг 9 дүүрэг гэдэг 30 хүн нь одоо 33.3% нь ингээд Олимпийн зөвлөгөөд бүр спорт холбооч биш, тамга тэмдэгтэй хуулийн итгэж биш улсууд санал өгөөд ингээд спорт холбоодын одоо нэрийг бариад тэгээд мандатын эрэхтэй гэхэр чинь Монголын спортын ирээдүйг тодорхойлж байгаа спорт холбоодын ингээд өнлөнгөөс оролцоод байх хэр зохимжтой юм бол би нэг юм хэлчих орон нутгийн ертөнцийн ажил бас би нэг хэлчих юм дээр ягаад тэгэхээр энэ жишээ нь ингэж байгаа байхгүй. За тэгээд 90 хүн ч юм уу 100 гаруй хүн ч юм ингээд санал өглөө гэж бодъё тий. Тэгээд зөв шийдвэр гаргаж ивэл бас яах вэ? Одоо нөгөө хэдийгээр одоо буруу бүтцтэй ч гэсэн нөгөө Олимпийн төрлийн спортуудаа шахаад буламжхаад цөхөө юм болгоо. Тэгээд зөв шийдвэр гаргахгүй. Гэмт хэрэгтэй хүнийг ерөнхийлөгч байж болно гэд. Ингээд хар чинь бүр тэр бүтцэн буруу. Тэгээд дээр нь тэр гаргаж байгаа шийдвэр нь бүр тийм амар. Тэгэхээр эн чинь бид нар одоо энэ харин ийм нэвтрүүлэг болж байгаад баяртай байна л да. Шинжлэхээс өөр арга байхгүй шүү дээ. Танай аймгийн жишээ нь Завхан аймгийн Олимпийн зөвлөл гэдэг нэг хүнтэй. За Олимпийн танхим гэж байгуулсан хэдэн зураг илгэсэн гэж байж шээ. За яг тодорхой хэмжээгээр танхимд зарим гэж байгаа. Тэгэхэд Монголын боксын холбоо гэдэг 60 70 жилийн түүхтэй энэ холбооны төлөөлөл нэг хүн байлаа гэхэд тэр Завхан аймгийн Олимпийн зөвлөл нэг хүн адилхан мандат. Энэ юу н байж болох уу? Яг түрүү яваад байгаа тийм ээ. Багийн хэлээд одоо ингээд буруу бүтцтэй байж байгаа зөв шийдвэр гаргуул одоо дэмжээ яваад тахтал болж. Тийм бол байдгүй байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь одоо юу гэж хэлбэр бид нар ч одоо зарим үед бол хэлэх олддгүй байхгүй. Одоо чинь ингээд энэ ч бас шүүх мөхцсөн ш бид нар ч бас одоо 5 6 жил шүүхтсэн юм. Шүүхтэр одоо ямар асуудал ярьсан бэхээр сүүлд нөгөө юу хамгаалах юм олдохгүй болонгууд тэр Олимпийн зөвлөл дээр чөлөө төхөр хичээлжсэн бол энэ бол одоо Олимпийн спортын төрлийн байгаамаа гэдэг яриад байгаа. Тэгээ өөрөөр чөлөөт нь Олимпийн спортын төрлөөр тэр хүн нэг хичээлжсэн гэдгээр ингээд иймэрхүү хошин шогийн юмуд бол зөндөл болж исэн л доо. Одоо тэгээд Олимпийн орооны би зүгээр ингэж л боддог байхгүй юу. Одоо ингээд одоо бид нар ерөнхийлөгчөө сонгох гээд байгаа шүү дээ. Одоо олон улсын холбооны ерөнхийлөгч явах хүн бас сонгох гэж мэрэгдээд байгаа. Ер нь бол ингээд одоо чинь одоо зүгээр бокстер ярил л боксын холбоод үүрэг өгөөл за тэдэн сарын тэдний хооронд танах хурлаа хуралдуулаад тэр дундаас одоо нэг хүн ч юм уу одоо 3 хүн ч юм уу те одоо Монголын үндэсний Олимпийн орооны гишүүнээр сонгох хүнээ. Тэгээ боксын холбоо хуралдаа тэндээс 3 хүнээ сонгочвол болж байгаа байхгүй. Гэтэл бол одоо чинь манай боксын холбоо бол одоо тийм юмд бол хуралдахгүй. Хэвчлэн бол одоо ерөнхий нэрмжийн дарга ерөнхийлөгч тэгээ өөр нэг хүн ч юм уу ингээл чинь тэгээ очиод одоо жишээ нь одоо Олимпийн ороог шууд ингээд тэр буруу ярьж гэнэ үү зөв ярьж гэнэ тэр сайн биш тэгэл ингээд явцдаг. Энийг л засаал одоо ингээд бүх хүмүүсүүд яг ингээд ерөн зүгээр ингээд улсын хурлын сонгуул яаж болж байгаа тэр шиг л жижигрүүсэн хэлбэрээр хийчихвэл ямар ч маргаан байхгүй бид нэг чухал асуудал чигтэлсээд байгаа юм аа. Монголын үндэсний Олимпийн орооны ерөнхийлөгчийн үүргийг төр орлон гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч тэр ажиллаж байгаа Батболдын Батбашгийн нэр олон улсын Олимпийн орооны одоо гишүүн болохоор нэр дэвшигчийн дунд одоо байгаа харагдсан тийм ээ. Ер нь хизээ хуралдсан ямар хурлын шийдвэрээр одоо Батбашиг гэдэг хүн одоо
олон улсын олимпиадаар нэр дэвшээ явчихав. Ер нь цаашлаад ярих юм бол ер нь офшор данстай гэдэг нь дэлхийн нийтэд олон нийтэд ил болсон ёс зүйн хувьд одоо энэ олон улсын олимпиадын гишүүн гэдэг энэ өндөр сэнтэрүүн гэж нэр дэвшиж болдог юм байна. За тэгэхээр Монгол улс 1956 онд энэ олон улсын олимпиадын гишүүн болсон юм байна. Тэгээд тэр нь 65 онд үлээд одоо би оны Магун гэдэг хүн олон улсын олимпиадын гишүүн болсон. Одоо Монгол улс. Тэгээд 2007 онд одоо хүндэт гишүүн болоод тэгээд Монгол улс бол өнөөдрийг хүртэл олон улсын олимпиадын гишүүн байхгүй л яваа л да. Тэгэхээр олон улсын олимпиадын гишүүн гэдэг бол маш өндөр нэр хүндтэй. Тэгээд маш цөөхөн хүн байдаг. Дэлхийд ерөөсөө одоогор бол 100 хүн байна. Одоо нэг 5 хүн сонгох юм. Тэгээд 5 хүн ороод ирэнгүүт 105 болно гэж. Уул Монгол хүний дэмжмээр байдаг тийм. Тийм. Тэгэхээр Монгол бол заавал тэнд ер нь бол яг гэхдээ олон улсын олимпиадын бодлого бол ерөнхийдөө байхгүй улсуудаа оруулаад тэгэл ингээл ээлжлээл. Одоо нөгөө урд нь бол айгу хуцаагүй сонгогддог. Бас олон улсын олимпиад орооч гэсэн асуудалтай байж байгаа л засаад яваад байгаа байхгүй. Тэгээ одоо бол 4 жилээр баха 8 жилэл баях юм байлээ. Шинээр сонгогдсон. Тэгээ ороод бас солигдоод ингээ явж болно. Тэгээд яг энэ удаад Монгол хүн орох гэж байгаа нь бол нэг талаас айгүй том одоо бас сайхан үйл явдал. За харамсалтай нь ямар хүн орох гэж байгаа гэхээр зэрэг жоохон хэцүү байна л да. Ягаад гэвэл нэгдүгээр тэр хилцсэн хэсгийг бол бид нар мэдэхгүй л дээ. Бидний ч одоо түрүүнд нэвтрүүлгийнх нь баяр сайхан аваад хэлсэн. Биднийг одоо өөрийг нь олимпиад орноос ингээ гаргацсан гэдэг нөгөө медальтны холбоо. За мань мэтиг бол одоо маш үндсэндээ одоо олимпиад орноос хөөж барайл янз бүр болоод 10 жил болж байна л да. Шахаж авчаад. Тэгээд одоо хороноос явахтай тэр чинь хууль ус. Тэгэхээр зэрэг нөгөө хууль ус нөхдүүд хууль ус юм хийгээл одоо ингээл дөрмээрээ заавал бид нар ч байх албагүй л дээ. Тэгтээ зүгээр нөгөө одоо хууль дөрмээрээ явбал зүгээр байгаа юм. Тэгэхээр тийм хууль бус газраас одоо Батбшиг гэдэг хүний нэрийг л явуулсан юм шиг байна. Мэдээж Монгол улсаас дэмжсэн учраас л тэр хүн тэнд нөгөө нэг гишүүн болох гээд явж байгаа л да. Хуулинд очсон мэдээлэл авлаа л дээ. Тийм тэгээд тэрийг нууцаар л яваад ах шиг байгаа юм. Тэгээд маш олон хүн дэвшдэг юм шиг үлээ. Тэгээд сүүлийн 5-д орцсон. Тэр хүн одоо бол 7 сарын 17-нд үндсэндээ олон улсын олимпиад бол зүгээр батлаа л болоо. Тэр тэгээд ч нөгөө онлайнаар ч явах юм билээ. Нөгөө энэ вирус центр гээд цуглахгүй. Тэгээд ерөнхийдөө бол батлагдах байх. Гэхдээ бол энэ хүн бол мэдээж нөгөө нэг сая өөрөө хэллээ шүү дээ. Офшор данстай гэдэг нь дэлхийн нийтэд илгэж тэр нөгөө олон улсын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн вебсайтн дээр гарсан шүү дээ. Тэгэхээр тэрийг бол нэг юм тайлбар өгсөн л баг л та. Одоо ер нь манай энэ Монголд офшор данстай улсууд чинь дандаа л зүгээр нэг нээцсэн тэнд ямар ч мөнгө байхгүй л гэдэг шүү дээ. Тэрний адилхан юм ярьдаг баг л та. Тэгээд за тэр мөрөн ч одоо яах вэ гэхэд би зүгээр ийм одоо хүсэж байгаа. Зүгээр энэ хүн олон улсын олимпиадын гишүүн болохтой тангараг өргөх юм бэл. Юу гэж өргөх вэ гэхээр за олимпийн хаартыг гэхдээ Монгол улстай шүү дээ. Монгол улсад ерөөсөө олимпийг дээрээс нь харж ахал олимпийн хөдөлгөөнийг ийм үүрэг хариуцлага ирж байгаа байхгүй. Нэг талаас нөгөө олон улсын олимпиадын маш их ирэх ям янз бүрийн юм ирнэ л дээ. Тэрнээсээ гадна үүрэг хариуцлага ирнэ. Тэгээд тэр хүн одоо ч бидний яриад байгаа нөгөө нэг хууль бус олимпийн хороо гэж нь хууль ёсны болгох үүрэг ирэх юм байна. Гэхдээ одоо бид нар бас эсэргүүцэж өрөөд янз бүрийн юм яриад олон улсын олимпиадаар хүртэл битсэн л дээ. Ийм болж байгаа мó гэд. Тэгэхээр итгэхгүй байгаа байхгүй. Тэр залуу ер нь тим хийж чадахгүй юу? Ерөөсөө олимпийн одоо энэ спорт орж ирээд 2 жил болсон. Тэгээд бадминтоны спорт гэд Монголд ерөөсөө бараг хүн мэдэхгүй. Би өөрөө хөгжүүлж исэн хүн учраас миний тэр үеэс доогоор авч яваа. Тэгээд дээр нь одоо гимтхэн ингээд нөгөө одоо бас хууль ус нөгөө загц сүрэн гээл нэг гимт хэрэгтэн гээл яриад байгаа ш. Загц сүрэндээ биш л дээ тэр хүн нөгөө гимт хэрэгтэн хүнийг бид нар тэнд байлгаж байгаа. Загц сүрэн байна уу одоо тэр гадаа явж байгаа дорж байна уу хэм хамаагүй ш. Тэр хүн байж болохгүй. Тэр хүнтэй нийлээд тэг шаардлага тавьж чадахгүй. Жишээ нь тэгэл одоо өнөөдрийн олимпиадын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нэг олимпийн авраг нөхөр байгаа ш. Тэр хүн одоо гаднаа байгаа байшинг авцсан багтал энийг нь одоо үзээд үнэхээр хууль ёсоор авцсан бол тэр хүн авна л үсттэй тэр тий. Магадгүй нөгөө ингээд олимпийн орны хөрөнгөөр баригдсан тогтоогдчихсан гэдэг бүр өмнөх одоо бичиг баримтаараа байж байгаа ш. Тэг ийм имийг яагаад энэ хүн авцсан бэ гэхэд жишээ нь өнөөдөр манайд олон улсын олимпийн оронд сая ярьдаг Батбшиг гэдэг сонгогдох гэж байгаа гишүүн маань юу ч хариултахгүй цухтаагаад алга болчихж байгаа юм.
Хамгийн өндөр ёс суртахуунтай. Тэгээд улс орны Тэгээ Монголдо бас юм хийцэн юм хэрэгтэй шүү дээ. Тийм өчнөө олон тэгэхээр нэг ямар шалгуураар сонгосон гэдэг нь ингээд тодорхой мэдээлэл ингээд бүрхэл явчихж байгаа юм л да. Тэгээд түрүүн бас нэр дурдгдлаа л да. Бодрон гавьяатын нэр тамирчдын нөхөн сэргээлтийн төвгээд эний чи одоо бие биендээ одоо хов хүнд болгож бэлэглэлийн гэрээгээр ингээд ховж шилжүүлээд тэгээд одоо нийслэлгөөгээд компани тодорхой хэмжээний газрыг одоо алдсан байсныг одоо та бүхний хүчин чармаалтай жишээ нь олж авсан тийм шүүхийн шийдвэрээр. Тэгээд энэ бүхэн жишээ нь Олимпийн оройн энийг чинь энэ газрыг ингээд хууль усаар одоо өөр хувийн компанид өгөөд одоо алдсан байсныг буцааж авцсан юм шүү одоо энэ тэмцээд байгаа нөхдүүд гэж тэр талаар ер нь ярьдаг байсан юм байна та. Манай спортынхан мэдэхгүй шүү дээ. Тэр талаар бол хүмүүсүүд ярихгүй ер нь ярьдаг хүн ч байхгүй. Бид нар ч одоо нэг яг барилга барьсан бол зочид буудалч юм ингээд үйлчлэндөө болоод явцсан байгаа шүү. Тэгэл өнгөрцөн байгаа тийм. Яг тухайн үед ч одоо нөө газрын албаны дарга нь сандуугээд бас одоо Олимпийн орооны ёс зүйн хорооны дарга хийжсэн ингээл зүгээр ярил их юм байгаа л да. Тэгээд тухайн үеийн тэр юуг бол би бол ойлгохтой бол Монголын үндэсний Олимпийн орооны хөрөнгөөр баригдсан ийм байшин л гэж одоо хэрний мэтгэл үнэлттэй явж байгаа. Хуулийн юм дээр байгаа шүү дээ. Шүүхийн тогтоолт. Тийм шүүхийн тогтоол дээр байгаа. Тэгээд тэр чинь бол одоо зүгээр одоо миний санаж байгаагаар тэрэнд бол маш олон хүмүүсүүд бол хандин манд өргөжсэн. Тэр байтугай одоо Мон уран компани захирал Наранхүү 400 сая төгрөгийн хандин өргөж утанд би одоо бас ингээл сууж ясан. Тэрийг бол одоо тэгэл энэ байшинг барихад л би зарцуулах байх л гэж би бодож байгаа. Тэгэл хизээдээ хүний хувийн өмч болцсон энэ нөр эрсдэлтэй байгаа хгүй. Тийм болохоор бол спортчин бол одоо шудраг ийм л байгаа. Тэгээд хэзээ нэгэн цагт шудрага шийдэх байх л гэж бодож байгаа. Ялангуяа одоо ингээд Батбашиг ерөнхийлөгч одоо олон улсын олимпийн орооны ерөнхийлөгч болох юм бол хамгийн түрүүнд одоо энэ өөрийнхөө өмч хөрөнгүүд олимпийн орооны өмч хөрөнгийг цуглуулж олимпийн орооныхоо стансанд авах. Тэр тал дээр нь ч одоо бас бид нар бол тодорхой хэмжээний шаардлага шахалт үзүүлнэ гэсэн юм бодолтой байна. За ингээд нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө дуусч байна. Тэгэхээр ер нь саяхан ингээд сонгуулийн үеэр ч одоо улс төрчид ерөөсөө хизээш өөрчлөгдөв юм аа. Ингээд олон дахин сонгогдол яваад байна шүү. Тэгэхээр тэднийг сольдг юм а гэсэн одоо үг гарцсан байсан шүү дээ. Тэрэн шиг одоо спортын салбарт солих, өөрчлөх, шинжлэх маш их зүйл байгаа байх л та. Тэгэхээр та бүхэн бас ингээд олон жил тэмцээ тодорхой хэмжээгээр ингээд үр дүнд хүрч байна. Тэгэхээр цаашдаа шантрахгүйгээр ингээд ер нь явах уу? Спортын шинжилгээний төлөө явна үстэй. Тэгэхээр яасан. Юу одоо ингээд би анх 2004 онд энэ Олимпийн орооны одоо загц хөрөнгө гэж дарга нь ийм Олимпийн хартаа ингээд зөрчиж байгаа л их ярьж эхэлсэн юм билээ л дээ. Түүхээ эргээд харахад. Тэгээ тэр үед хүмүүс ярьж ирсэн. За энэ нөхөр өөрөө дарга болох гээд одоо ингээл энэ байгаа хүнээр шүүмжлэл ингээд яваад байна гэж байгаа. Тэгэхээр би уг нь ингэж бодож байгаа. 16 жил одоо шүүмжлэхэд ирэх биш. Одоо нэг би дарга болохоор байсан бол болох л байх л та. Тэгэхээр тэр бол нөгөө зарчмын шаардлага байсан. Ер нь цаашдаа ч тэрийг л тийм зарчмал барьж ажиллана гэж л хариулмаар л. За таны юу? Ер нь одоо Олимпийн ороо шинжлэхтэй дэмжүүл мэдээж бас тамирчин байсан хүний хувьд бол боломж. Гэхдээ зөвөр одоо миний харж байгаагаар бол нэг тийм амархан шинжлэхдэггүй болов уу гэж би бодож байна. Тэгэл нэг дээгүүр доогуур ч юм уу хэдэн дарга нар яриад тэг чи ингэчигээл ингэ яваад байвал тэгэл тэр доор байгаа хүмүүс чинь бас л хүн л юм чи мэдээж гихтнаал дуугараал ингээл бас асуудал ирнэ шүү дээ. Тэгээ ер нь бол би бол түрүүнд хэлсэн шүү дээ Олимпийн ороо шинжлэхийг үл тэгэл спорт холбоод зүгээр л олимпийн спортын тэр төрлүүд нь л хариуцал явгал. Нөгөө хэд нь бол яг хуу санал шүүмжил янз бүр байл санал хураалтанд нь оролцохгүй олимпийн тэгэхгүй манайх одоо баахан хүмүүсүүд хурж ирдэг тэгэл сүртэй ингээл хурал хийгээл тэгэл хуралдаалал ямар ч үр дүнгүй хурал хийгээл тэгэл нэг өдөр хоол идчихэл тэгэл бэлгэсэлт авчаал ингээл явж идэг. Энд чинь өөрөө жоохон тиймэрхүүлтэй юм. Тэгэхээр би бол өөрийн үед бол шинжилгээдэж чадахгүй. Тийм болохоор бид нар бас мэдээж яаж зүгээр байх уу ингээл бас тодорхой хэмжээнд эсрэгүүцлээ илэрхийлнэ л гэж бодож байгаа. Би нэг юм нэмэт хэлчихв тийм. Тэгэхээр ийм байгаа. Монголын үндэсний олимпийн ороо өнөөдөр ямар байгууллага юу одоо чинь байгууллага болгон чинь санхүү одоо ямар нэг их усүр байж л амьдрын шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л зүгээр олон улсын олимпийн орооноос ирж байгаа мөнгийг нэг хэдэн хүн цалин нэг зардал тэгээ бусдын өөрсдөө одоо тийм ингээл тэгэл нэг хувийн ашиг сонирхол нэг ерөөсөө үндсэндээ тэр одоо нэг хэсэгхэн хүний хувилдаа нийл үүр болчиход байгаа байхгүй. Тэгэл өнөөдөр Монгол одоо өөрсдийнхөө үйл ажиллагаар олж байгаа нэг ч төгрөг байхгүй. Олон улсын олимпийн ороо магадгүй хизээ нэгэн цагт мөнгөгүй болоод ч гэдэг юм мэдээж болохгүй л байх л да.
Тэгэхээр санхүүжилт өгөхөө болчихвол одоо чинь санхүүжилт өгөхөө болох бас үндэс бий. Бид нар зөндөө ярьжсэн нөгөө Монгол улсыг төдөлзүүлүүлэх. Тэгэх юм бол Олимпийн ороо гэж байхгүй. Энд ерөөсөө ажил хийж байгаа хүн байхгүй. Ямар нэгэн санхүүжилт зүгээр л олон улсаас ирж байгаа юм идэж уух гэж. Тэгээ тэр одоо сайхан суудал гэж ойлгоцсон бүгдээрээ. Тэгээд улс төрчдийн болон янз бүрийн улсууд одоо тэрний төлөө булаацалддаг. Ийм л байгуул болчих. Тэнд ерөөсөө тэр спорт одоо бид нар шиг тамирчин холбооны ажилдаа хутгалцсан ийм улсууд бол бараг л байхгүй шүү дээ. Тэгэл гинтхэн нэг улсууд ирэл дарга болчдөг тийм л. За ингээд өнөөдрийн манай спорто шинжилгээ гэдэг шинэ нэвтрүүлгийн бас ээлж дугаард хүрэлцэн ирж оролцсон Монголын Олимпийн медальнуудын холбоо, Олимпийн аврах хөдөлгөөн төрийн бос байгууллагын төлөөлөл зочдтой бас баярлалаа. Ингээд үзэгчтэй хандаж хэлэхэд энэ спортын шинжилгээ гэдэг нэвтрүүлэг маань ингээд ямар ч байсан 3-4 өдрийн хүрээнд ингээд хилцүүлэг эхний ээлжинд явна. Тодорхой хугацааны дараа манай одоо телевиз, лайв телевизийн одоо харж байгаагаар Монголын спортын хөгжил гэдэг одоо нэлээд том хилцүүлгийн форум руу ингээд яванд орох юм аа. Тэгэхээр Олимпийн орны сэдэв бол ингээд өнөөдрийн энэ нэвтрүүлгийн дугаар ингээд дуусч байгаа биш ээ. Тэгэхээр дараа нь тэр газрын асуудал байна. Одоо дүрм сайн засал гэл ингээд олон санхүүжилт гэдэг бид нар ингээд задлаад одоо олон үзлээгүүднээс тийм ээ олон хүмүүсийг оролцуулсан ийм цоврал хэлэлцүүлүүдийг хийх болно. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай.